Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь 2019 оны 6 сарын 2-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж, протез, туслах хэрэгслийн үйлчлэгийг 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд хүргэх мэргэжил арга зүгээр хангах лавлгаа төв юм. Тус төв нь 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн сэргээн засах тусламж, боловсролд тэгш хамруулах, нийгмийн сэргээн засах үйлчлэгийг, сэтгэл зүйн зөвлөгөө болон бусад байгууллагыг лавлгаа тусламж мэдээлэлээр хангах, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлгийн талаар арга зүйн зөвлөмж боловсруулах, хөд орон нутагт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэргээн засах үйлчлэгийг бүртээмжтэй хүргэх, сэргээн засах эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, хөгжлийн бэрхшээл, сэргээн засахын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. 2021 оны 12 сарын 30-ны 3 сайдын хамтарсан тушаалын хэрэгжилтийн өрөөнд 9-18-36 сартай хүүхдүүдэд хөгжлийн скрининг үзлэг хийж тухайн хүүхдийн хөгжлийн хоцрогдол болон бэрхшээлийг эрт илрүүлэх ийм үйл ажиллагаа хэрэгжиж эхэлж байгаа. Үүнтэй уялдуулан манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв маань хөд орон нутгийн хүсэлтийн дагуу тухайн аймагт бага насны хүүхдэд хөгжлийн хоцрогдол болон бэрхшээлийг илрүүлэх багц үзлэг хийгээд мөн дээрээс нь тухайн аймгийн өрхийн эмч болон сургуулийн өмнөх боловсролын багш болон эцэг эхчүүдэд дээрээс нь салбар комиссийн гишүүд зэрэгт арга зүйн дэмжлэг өгөн ажиллаж байна. Эрт илрүүлэгтэй холбоотойгоор манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв дээр портиж эрт үеийн хөгжлийн дэмжлэг оролцооны хөтөлбөр маань хэрэгжээд жил гарсан болж байна. Үүнтэй холбоотойгоор портиж хөтөлбөр маань 0-6 насны хүүхдэд хөгжлийн үнэлгээ хийгээд тухайн үнэлгээнд дээрээ суурилсан хөгжлийн төлөвлөгөө боловсруулад төлөвлөгөөн дээрээ суурилсан тухайн хүүхдэд бүх талын хөгжлийн дэмжлэг үзүүлдгээрээ онцлог давуу талтай. Мөн зөвхөн хүүхдэд ажиллаад тухайн хүүхдэд хөгжлийн дэмжлэг өгөхөөс гадна эцэг эхчүүдийг чадахжуулах чадварцсан эцэг эхчүүд маань гэрээ орчинд хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлснээр тухайн хүүхдэд гарах агц маань бодитоор илүү үр дүнтэй болт гэдгээрээ портич хөтөлбөрийн маань нэг онцлог байгаамаа. 9-18-36 сартай хүүхдийн эрүүл мэндийн цогц үзлэг хийснээр бага насны хүүхдэд альва өвчин эмгэг болон хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлж хөгжлийг дэмжих дараагийн шатлалын үйлчлэгэнд бол эрт илгээх боломжийг өргөдүүлж байна. Хүүхдийн эрүүл мэнд хөгжлийн цогц үзлэг ихсэнтэй холбоотойгоор манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хувьд харьяал харгалзахгүйгээр улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Монгол Улсын засгийн газрын санаачилгаар орон даяар зохион байгуулагдаж байгаа эрт илрүүлэгтээ иргэн та идэвхтэй хамрагдаж эрүүл мэндийнхээ төлөө зөв алхам хийгээрэй. Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтдаа